Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ Redmi Note 14 загваруудыг танилцуулъя. Redmi нь Xiaomi компани илүү хямд, дундаж утсан чиглэсэн дагалдах брэнд юм а. Маш олон удаа утас бүрийн загваруудыг дурдах шаардлагатай учраас Redmi Note Mi-г нь хасаад 14 гэсэн тоог олон удаа давтахыг анхааруулъя. Redmi Note 14 загварууд нь камера, цэнэглэх урд, ус тоосны хамгаалалтын зэрэг, батарейны багтаамж, процессор зэрэгээрээ ялгаатай бөгөөд 14 Pro Plus 5G-гээс эхлэн сонирхуулъя. Ардаа 5G гэснээс бусад бүх загварууд нь бүгдөө 4G загвар гэсэн үг юм а. Өнгөний хувьд 14 Pro нь Sand Gold, Lavender Purple, Frost Blue, Midnight Black гэсэн дөрвөн өнгө. 14 Pro 5G нь Frost Blue, өнгөний оронд Coral Green, бусад нь дээрх гуравтай адил. 14 Pro нь Ocean Blue, Aurora Purple, Midnight Black, Sand Gold гэсэн дөрвөн өнгө. 14 5G нь Midnight Black, Lavender Purple, Coral Green гэсэн гурван өнгө. 14 нь Mist Purple, Slime Green, Midnight Black, Ocean Blue, Sand Gold гэсэн 5 өнгө. 14S нь Midnight Black, Ocean Blue, Aurora Purple гэсэн 3 өнгөний сонголттой байна. Pro Plus 5G, Pro 5G загварууд нь ургамлын гаралтай, савхин арт талтай нь илүү барихад тохиромжтой байна. Бүх загварууд маань 667 инч AMOLED 120 Hz дэлгэцтэй. Pro Plus 5G, Pro 5G, Pro нь Corning Gorilla Glass Victus 2 буюу нөгөө загваруудаасаа илүү бат бөх дэлгэцтэй ба бусад доошоо загварууд нь Corning Gorilla Glass 5-аар тоноглогдсон байна. Victus 2 нь унахад төсвөртэйч Glass 5 нь илүү их зурагтаас хамгаална. 14 Pro Plus 5G, Pro 5G 2 нь 8GB-ийн санах хой 256GB багтаамж, эсвэл 12GB-ийн санах хой 256, 512GB гэсэн багтаамжуудаас сонгох боломжтой бол 14 Pro нь 8GB санах хой ба 128, 256, эсвэл 12GB санах хой 256, 512GB гэснээс сонгох боломжтой байна. 14 нь 6GB санах хой 128GB багтаамж, эсвэл 8GB-ийн санах хой 256, эсвэл 12GB санах хой 512GB гэсэн сонголттой. 14S загвар нь 8GB-ийн санах хой 128GB-ийн багтаамж, 256GB-ийн багтаамж, эсвэл 12GB санах хой 512GB гэсэн сонголтуудтай байна. Мэдээж 14 Pro Plus нь Snapdragon 7S Generation 3 процессортой бөгөөд бусад загварууд нь MediaTek-ийн процессортой. MediaTek процессор нь Snapdragon шиг хурдтай байхгүй ч өдөр тутмын ачааллгүй хэрэглээнд гацхгүй. Pro загварууд нь ардаа 200 мегапиксел үндсэн, 8 мегапиксел ультра wide, 2 мегапиксел макро камертай бол 14 5G нь 108 мегапиксел үндсэн, 8 мегапиксел ультра wide, 2 мегапиксел макро, 14 нь 108 мегапиксел үндсэн, 2 мегапиксел ультра wide, 2 мегапиксел макро, 14S нь 200 мегапиксел үндсэн, 8 мегапиксел ультра wide, 2 мегапиксел макро камертай байна. Урд талдаа 14 Pro нь 32 мегапиксел, 14S нь 16 мегапиксел, бусад загвар нь 20 мегапиксел селфи камертай. 5G загварууд буюу 14 Pro Plus 5G, 14 Pro 5G, 14 5G загварууд нь 5110 mAh батарей, 14 Pro, 14 2 нь 5500 mAh батарей, 14S нь 5000 mAh батарейтай байна. 14 Pro Plus нь 120 Вт-ийн цэнэглэгч, 14 Pro 5G, 14 5G, 14 Pro нь 45 Вт, 14 4G нь 33 Вт, 14S нь 67 Вт-ийн цэнэглэгч дэмжих ба Европ модулууд нь хайрцагтаа цэнэглэгчгүй ирнэ. Pro Plus 5G болон Pro 5G загварууд нь IP68 үнэлгээтэй. Энэ нь тоосон цэргийн бүрэн хамгаалалтай ба 1.5 м гүн усанд 30 минут хүртэл тэсэх төсвөртэй гэсэн үг юм а. 14 Pro, 14 5G, 14S загвар нь IP64 үнэлгээтэй. Энэ нь тоосон цэргийн бүрэн хамгаалалт, уснаас бүрэн хамгаалагдаагүй ч хөнгөн бороо, усан дунгах, ус асгах гэх мэт асуудалгүй. 14 4G загвар нь IP54 үнэлгээтэй ба энэ нь бүрэн биш тоосон цэр төсвөртэй гэсэн үг.
Ихэнх компаниудын флагшип утаснууд IP68 үнэлгээтэй байгаа ба mid-range болох тусам үнэлгээний хувь нь буурдаг. Ингэснээр утасныхын төсвийг хямдхан болгоход тусалдаг юм а. Бүх Redmi Note загварууд маань нүүр болон дэлгэсэн дотор хурууныхын уншигчтай мөн infrared blaster буюу зурагтаа удирдах боломжтой юм а. Circle to Search нь дэлгэсэн дээр хүссэн зүйлсээ дугуулan үн дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг хэрэгтэй зүйлсээ хайхад туслах Google Gemini-гийн функц болно. Pro Plus 5G, Pro 5G 2 л Circle to Search-ийг ашиглах боломжтой. AI Sky нь зурагныхаа артлын тэнгэрийг солиход туслана. AI Notes нь тэмдэглэж текст орчуулах, нэгтгэх, хялбарчлах зэрэг үйлдэлтэй. AI Film нь сонгосон зураг, бичлэгнүүдэд нэгтгэн богино хэмжээний бичлэг болгоход туслана. AI Recorder нь автоматар бичсэн яриаг орчуулах, нэгтгэх гэх мэт. AI Subtitles нь автоматар үзэж байгаа бичлэгтээ хадмад орчуулах хийж өгөх ба мөн л монгол хэл дэмжихгүй. AI Image Editing нь зурагнаасаа хүсээгүй зүйлийг хасах, зурган дээрх тэнгэрийг үүлтэй үүлгүй цэлмэг гэх мэтээр солих, фильтр өнгөө солих гэх мэт үйлдэлтэй.